танд орой минь төргийн өнөөдрийн маань сөүлстэд нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдөр танд нэгэн үзэсгэлэнтэй уран бүтээлчийг танилцуулахаар бэлэн болоод байна. Та сайн байна уу? Сайн явж ирүү? За сайн байна уу? Сайн явж ирлээ. Нэрээ мэндийг хүргэе. Та өөрийгөө манай үзэгчдэд илүү тодорхой танилцуулж өгөхгүй юу? За Өнөр хотын Ламсрын гэдэг. За хуучир өвчмчин. Одоо хуучир өвчмийг тоглоод нийтдээ 12 жил болж байна. За анх 2006 онд Лахва аймгийн өвчин бүжгийн коллежийг хуучир хөгжмөөр одоо сурах гэж очижсэн. За тэрнээс хойш 2012 онд хотын өвчин бүжгийн коллеж одоогоор хотын өвчин бүжгийн их сургуульд хуучир хөгжмөөрөө үргэлжлүүлэн бакалавра төгсөөд за одоогоор Солонгосын урлагийн их сургуульд хуучир хөгжмөнтэй одоо төстэй одоо Солонгосын хийгэм гэж үндснийх нь хөгжим байдаг. За тэрийг сурахаар одоо энд ирчээд байна. Багасаас хөгжимд дуртай хөгжмийн хүн байх нь. За тэгэхээр Солонгост ирээд юу нь ямар байна? Яг Хэгэм гэсэн Солонгос ардын хөгжмийг энд ирээд барьж үзөө эсвэл Монголд бас дарж үзчихсэн бол бас ягаад энэ хөгжмийг сонгон суралцахаар энд ирсэн бэ? За нэгдүгээрт одоо Хэгэм бол Солонгосын үндэсний хөгжим. За тэгээд манай хуучиртай их төстэй хөгжим. Тэгээд хамгийн анх Монголд бол Хэгмийг барьж үзчихсэн. Одоогоор бол яг Хэгмдээ бол суралцж эхлэегүй байна. Одоогоор нэг сарын дараа суралцах гад одоо л хэлний бэлтгэлтэй сууж байгаа. Тэгээд Хэгм хөгжмийг ерөнхийдөө Монголд ахтаа л судалж эхэлсэн. Тэгээд дуртай олж эхэлсэн. Тэгээд сурах гэж одоо зорилго тавьснаар сурах гад ирсэн байгаа. Өнөөдөр мэлдрийн Солонгост ирсэн байна. Бас Хэгэм тэгвэл хуучир хөгжимтэйгээ ойролцоо гэж ярьлаа шүү дээ. Тэгэхээр тэгвэл яг тэр олон ардын хөгжим дундаас хуучир хөгжмийг яагаад сонгосон юм бол? За би одоо багасаа л хөгжимтэй урлагтай холбоотой тийм хүүхэд байлаа. Тэгээд манай ээж бол одоо соёлын тэргүүний ажилтан Бацанд гэж хүн байдаг. Тэгээ ээж минь намайг одоо юм урлагийн хүн болоход одоо маш том нөлөө өгсөн юм болов. Тэгээд жоохон бахасаа л ер нь хөгжим сонсдог. Тэгээд амар их дуулдаг, бүжгэлдэг хүүхдээсэн. Тэгээд хуучир хөгжмийг жоохон бахасаа л мэддэг байсан. Одоо бидний хичээлд, ерхий эрдмийн хичээлд бол одоо ордог байлаа. Одоо үндэсний юм хөгжмүүд байдаг тий. Тэгээд хуучир амар сонирхолтой санагддаг байсан. Ийм хоёрхон юм нарийнх хуудастай. Тэгээд дэрийг одоо яаж тоглоод идэг юм бол одоо сони юм а гэж жоохон бахт их гайхдаг гэсэн. Тэгээд манай ээж урлагийн хүн байсан болохоор миний охин хуучир ер нь хэцүү хөгжим шөөдөл гээл. Тэгээд одоо анх одоо ээжээсээ хуучир хөгжмийг ийм хөгжим байдаг гэд сонсч исэн. Тэгээд хуучир хөгжмийг сонгосон да. Хуучир хөгжим ээж нас хуучир хөгжим чинь юу вэ? Манай ээж хуучир хөгжимчин биш. Тийм гэхдээ урлагийн одоо баяанаар ятгаар төгсөжсэн тийм хөгжим тоглодог, дуулдаг юм байдаг. Ер нь нэлээд гэр бүлэрээ урлагийн авьяастай гэр бүл ахын. Тийм урлагийн авьяастай. Саяас ярилж байхад говьалтай олон дуу бүжгийн тэмцээнд рүү орж исэн гэдэг тэр тухай бас ярьж байна. Тийм би чинь манай ээж нөгөө урлагийн хүн тэгээд би ч нөгөө ээжтэй хэлэхгүй их жоохон танхаа хөхтэйсэн юм уу да. Янз бүрийн урлагийн тэмцээн болох юм бол нөөрөө гүгээд орчдөг тийм хөхтэйсэн. Тэгээд ээж нь урлагийн хүн ингээд одоо тэр үедээ яадаг байсан юм бол ээж маань одоо урлагийн хүн болохоор би одоо бас одоо ээжгээл болох ёстой л гэж жоох хүүхд тэгж л боддог байсан мэлгүй. Тэгэл ямар нэгэн урлагийн тэмцээн болох юм бол одоо тийшээдэлгүйгээд л те одоо анх хөгжим бүжгийн тэр шалгалт хүртэл орж иж хат би ээжтэй хэлэхгүйгээр шалгалтанда ороод тэгээд тэнцээд би нэг юм шалгалтанд ороод ээж одоо би хөгжимчин болъё гэж очисон чинь намайг гээ чи итгэлтэй одоо би тэгээ ийм жоох хүүхдийг яаж ганцаараа ингэ тийшээ явуулнаа гэдэл те. Тийм тэгэхээр багасаа л амар их дуулдаг. Их дуулдаг хүүхдээсэн. Нилээн бас хөдөлгөөнтэй ийшээ явдаг тий. Ялангуяа авьяас чадраа хөгжүүлэхэд бол зарим хүүхдүүд бол аав ээж нь дагуулаа явдаг байхад самаагийн манд хувьд бол өөрөө айгүй хайж болоод сүүлд нь тэнцсэн байна гэр бүлдээ хэлжсэн тийм тохиолдол байх нэ.
хэлжсэн. Ааха. Тэнцэн байна хэлжсэн. Тэгээ ээж минь тухайн үедээ урлаг угаасаа үнэхэр хэцүү л дээ. Нэг одоо урлагийн маш одоо төвчээртэй, хатуужилтай тийм ах хэвээр. Тэгээ ээж минь одоо дээрээс нь би жоох хүүхэд байсан. Тэгээ гэрээсээ ангиасаа гэдэг чинь тийм. Гэрээсээ хол явж сурах шаардлага гарсан. Тэгээд ээж минь тэгээд намайг маш дэмжиж явуулж исэн. Тухайд жоохон байсан ч гэсэн тэгээд хөдөлгөөнтэй хүүхэд байсан шүү. Жоохон бахтай. Ер нь бас баг балчир наснда энэ урлагийн ертөнц рүү орно гэдэг бас амаргүй бах. Тэгээд олон хүмүүс бас яг олоос нь орхитог бол өнөөдрийг хүртэл тууштай байгаа чамайг харахад ирээдүйд Монголын уран бүтээлчдийг одоо төлөөлсөн олон уран бүтээлийг гаргаж Монголынхаа нэрийг дэлхийд таниулах тийм уран бүтээлч нэг яхааргүй болно гэж итгэж байна. Бас ирж өрөөж байна. За тэгээд бас дуу хөгжим бүжигд дуртай байсан дундаас хөгжмийг сонгосон бол яг хамгийн анхны тайз нь хизээ байсан юм болоо. Бас хамгийн анх ямар шагнал авч их урамшиж байсан болоо. За хамгийн анх 2006 онд хөгжмөчийн коллежид очиж исэн. Тэгээд инхцэл агшийнхаа удирдлагын доор одоо хөгжмөчийн коллежийг дүүргэсэн байна. Хамгийн анхны тайз маань гэвэл урлагийн хүмүүс чи ер нь бол одоо жил болгон шалгалт өгдөг. Тэгээд тэр шалгалт маань одоо нэг бол одоо ингэд нэг бол одоо тайзан дээр авагддаг тий. Тэгэхээр ер нь 6 дугаар ангиасаа л тайзан дээр гарч үзсэн. Тий. Гэтэ яг одоо хүмүүст зориулж тий. Одоо ингэж уран бүтээл бол анх 8 дугаар ангидаа тоглож исэн санагдаж байна. Анхны шагнал маань гэх юм бол 9 дугаар ангидаа авч исэн. Хуучаар хөгжмийнхаа шилдэг сурагч болж исэн юм байна. Өө ангидаа юу? Тий ангидаа. За тэгээд та бүхэн бас яг хөгжимчин гэдэг утгаараа маш олон одоо баг болоод хамтлаг болоод уран бүтээлээ төрөдөг байх тийм үү. Тэгэхээр бас хөгжимчин хүнийхээ хувьд бас яг бидний мэдхгүй бас гоё сонирхуулмаар эсвэл хөгжилтэй ч юм уу тийм янз янзын зүйлс болдог л бидэнд хуваалцаач. За дэлгэх уу одоо маш олон хамтлаг, маш олон хөгжимчтэй бид нар нийлдэг урлагийн одоо ганц хөгжимч хоорондоо нийлэхгүй тий одоо дуулаач бүжиг одоо бүхэл урлагийн хүмүүс хоорондоо бүгд холбоотой л байдаг. Тийм тэгээд одоо цөөхөл оркестр гэж ярьдаг. Одоо би бас нэг хамтлагтай. За хамтлагын хатгаас танилцуулж. За манай хамтлаг маань анх 2012 онд үүсгэн байгуулагдсан. За 4 гишүүнтэй. Тэгээд 4 хуучир тоглолтог ийм охтууд байдаг. За тэгээд бид дөрөв маань хамгийн анх одоо нөгөө Монголд жаз фестивал гэж болдог байхгүй юу? Олон улсын. За тэрэнд Монголоо төлөөлж хамтлагаар орж исэн. Ямар гоё. Тийм тэгээд анх үүсгэн байгуулагдаад одоо өдөө хүртэл явж байгаа. Тэгээд бид дөрөв маань бас одоогоор бүгд өөр өөрсдийн гэсэн зорилгоо тавиад бүгд өөр улстай суралцгааж байгаа. Тэгээд та бүхэндээ хамтлагийнхаа тухай танилцуулж байгаадаа баяртай байна. Танай хамтлагийнхаа хаана бас сураа явж байна. За сонсноо санагдлаа. Манай хамтлагийн нэр Vivo гэж Vivo гэдэг нэртэй. Одоо хамтлагийн маань ахлагч маань Австралид сурдаг. Одоо амралтаараа Монголд очсон байгаа гэсэн. За нэг нь болохоор Шанхай урлагийн сургууль бас хөгжмөрөөр сурж байгаа. Нэг нь болохоор одоо Монголд Тэлийн цэргийн дуучгийн чуулганд ажилладаг. Би Солонгост бас ирсэн байна. Ааха ямар гоё юм бэ. Тэгэхээр эргэж очиод бас Vivo хамтлаг маань бүр чанарцсан, бүр мэрэгжлийн төвшөнд эргээд бас та бүхэндээ уулзах гэж найдаж байна те. Одоо манай хамтлаг бол бүхэл одоо зохиол бүтээлүүдийг те хуучир хөгжмөөр одоо тоглож болдгийн гэдэг зүйлийг бид нар харуулахыг хүсэн. Бас Монголынхаа мэдээж хэрэг одоо тэр дээр үе хөгжмүүдтэй Монголын тэр дууралт тэр гоё ардын дуунууд те тэр бүх зүйлийг мэдээж алдчихгүй. За тэгэхээр бид нар ардын дуунуудаа одоо дээр үе тийм одоо дөрв утастай хуучир гэх битчлэн те энэ том хуучир тэрээр тоглолдог. Ардын дуунуудаа их голтуу тоглолдог. За тэгээ жаз зохиолууд хятад сонгодог гэдэг төрөл бүрийн зохиол бүтээлүүдийг
одоо өөр өөр хөгжмөндөр ч юм уу Монголынхаа хөгжмөндөр, хятад хөгжмөндөр гэх мэтчлэн тоглохыг хичээдэг юм хөлтөтэй. Удахгүй тэгээ Солонгос болон өөр бусад орны хөгжмөлтэй. Тийм янзтай. Та дөрвийн багш нэг хүн байгаа юм. Тас багшийнхаа тухай ярьж өгөөч. Ямар мундаг багшийн хүмүүсийг ингээд босгоод ирвэ. Тэглээ. Багшгүйгээр мэдээж хэрэг бид нар бол юу сурч яаж явах вүлээ дээ. Тэгээ хамгийн анх жаз столд ороход манай одон тонголоо багш маань бид дөрийг хамгийн анх үсэн байгуулж исэн. За тэгээд хөгжмөжигт мэдээж хэрэг мөнгөн цэцэг гэдэг мундаг багш маань байна. Тэгээ мөнгөн цэцэг багш, одон тонголоо багш хоёроос одоо хамтлагийнхаа зохиол бүтээлтэй яавал одоо болохоор энэ бүх зүйлийг одоо суралцж ирсэн. Энэ багш нартай зориулаад бас магадгүй нэвтрүүлэг маань үзчихвэл бас баярлал талархаж яадаг. Сэрхий хүсдэг зүйлээс ирж байна. Тэгэл яг хоо хамгийн ихэнд би их зүйл агштай маш их баярлж явдгаа хэлий. Одоо хамгийн анхны минь одоо барил одоо хичээлээр бол аавс хэмээн зааж өгч исэн багш маань их зүйлийг зөвшөөдөг. За дараа нь хөгжмөжийн коллеж Додон тонголоо багшийн удирдлагын доор суралцж дүүргэсэн. Тэгээд Додон тонголоо багштай, их зүйл багштай, мөнгөн цэцэг багштай одоо бүх үеийн багш нартэй та бүхэндээ бид нар одоо бүх багш нараас суралцдаг. Одоо дээр одоо бүр юм настай одоо балдан банзрагч гэж юм хуучир тоглодог мундаг хүмүүс одоо тэднээс бид нар гэрт нь бүр очиж байгаа тийм ингээд заалгуулад ингэдэг. Тэгэхээр одоо бид нар бүх л хүмүүсээс одоо суралцдаг, багш нараасаа суралцдаг. Тэгээд үеийн багш нар хуучир хөгжмөчтөө маш их баярлаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. За ямар гоё юм. Тэгвэл саяны хамтдаа харсан тоглолтуудын дундаас нэр бэлдсэн байгаа. Тэгэхээр энэ үзүүлэх гэж байгаа тоглолт маань ямар хизээний тоглолт вүлээ? Бас ямар хүн бүтээлээр оролцсон? Онцлог нь юу байв? За энэ тоглолт маань болохоор одоо жилдээ нэг удаа болдог. Ерөнхийлөгчийн ивэл доор зохион байгуулагддаг сосор харамгай найруулдаг тийм тоглолт болдог. Одоо яг гоё Монголын үндэсний гэсэн хамтлагууд тийм тэр хамтлагууд маань одоо ингээд нэгдэж жилдээ нэг удаа тийм тайлан тоглолт тавьдаг байгаа. За тэр тоглолтоор манай хамтлаг маань орж исэн. Тэр үедээ бид нар Монгол ардын 2 дуу тоглож исэн. За тэр болохоор одоо хуучрыг одоо өөр хуучрууд бид нэр тоглосон байгаа. Одоо тэр бичлэгийн маань та бүхэн үзээ сонирхох ах. Мөн Улаанбаатарын үдшиг гээд дууг одоо Хүсэгтэй хамтлагийн Ариунбаатар ах маань найруулад тэгээд бидний тоглож исэн баха. За ямар гоё юм бэ? Бушуух үзмээр санагдлаа. Хаастай бичлэгээ үзээд эргээд студид орцгоё.
За хамтдаа тоглолтын хэсгээс үзлээ. Үнэхээр сэтгэл огшуулсан, үнэхээр гоё уран бүтээлийг сонсоод ирлээ. Үнэхээр Монголдо байсан бол бүх уран бүтээлчдийнх нь тоглолтыг одоо бүгднгийн бүтнээр нь үзмээр санагдлаа. Хөгжимчүүд нэг иймэрхүү зүйл бас болдгийн. Тэгээ энэ айгу амьдралд эргээд бодоход дурсгалтай. Тэр үедээ хэцүү байсан ч юм уу те айгу гоё олон зүйл өгдөг штэ. За миний хувьд гэх юм бол хамгийн дурсгалтай тэр үед жоохон надад одоо маш их мэдрэмжтэй тэр зүйлийг өгсөн юм байна гэвэл миний ажил байсан болов. Би Хэлийн цэргийн дуучин чуулгад ажиллаж байсан. За 2014 оноос анх орж исэн юм байна. Тэгээд цэргийн байгууллагт ер нь цэрэг болж үзлээ. Тэгээд дуучин бүлэгчин байж хөгжимчин болтонгоотой мэрэгчлэр дахиад цэрэг болгоцсон байх нэ. Тэгээд 3 жил одоо Хэлийн цэргийн дуучин чуулгад ажилласан. За одоо тэр үе маань надад тухайн үедээ одоо хэцүү юм шиг тий. Одоо цэргийн хүн гэдэг бол тэр одоо хүн болгон болоод байдаггүй тийм одоо босго өндөртэй тийм айл байсан. Тэгээд тэр одоо айлд 3 жил ажилласан. Тэгээд миний би 3 жил ажиллах хугацаанд Монгол одоо Хэлийн цэргийн чуулга маань болохоор одоо Монгол улсынхаа хэлийг тойроод одоо тэр хэлээ хамгаалж байгаа мянган хэлчтэй болоод хэлийнхаа одоо тэр ойр орчин байдаг ард иргэдтэй соёлоор урлагаар үйлчлэх нь бидний гол зорилго байдаг. Тэгээд одоо Монголоо тойроод хэлээ тойроод тий Монгол улсынхаа хэл дээр очиод тий ямар гоё хөгжмөө тоглодог. Тэр мэдрэмж бол үнэхээр гоё тий хамгийн турсамжтай. Тэгээд тийм л үе байсан юм болоо да. Тэр энэ 3 жилийн дотор үнэхээр Монголоо барыг тойрцсон уу? За яг Монголоо бол тойрч үзээгүй. За хаагур юм. За хамгийн сүүлд халах гол руу явсан юм. Халах голын бригадаар явсан. Яг тэнд одоо дайм болж исэн газар нь очиж үзчихлаа тий. Тэгээд цэргийн хүн ер нь жоохон хэцүү байдаг. Бид нэр өглөө одоо ингээл 8:30 хэд одоо бэлэн ажил дээрээ тий өглөө жигсах одоо нэгдэх алхаж гიშгэх гэдэл тий урлагийн хүнээс одоо ахаад илүү өөр одоо тийм дэглэмтэй тий бүх зүйлийг шаарддаг цэргийн хүн гэдэг бол. Тэгээд тийм байгууллагт одоо ажиллаж исэн. Тэгээд тэр үе маань хамгийн сайхан үе байсан юм болоо. Зөвхөн сонирхолтой юм. Хөгжимчд дундаас бас ингээд цөөхөн байлгүй дээ тий. Яг урлаг дотроо дахиад цэргийн мэрэгжлийг давхар эзэмшээд тэр чинь масал хагас цэрэгжил баг бүтэн цэрэгжилт нь ч гэсэн байж байгаа гэсэн үг тий. Мундаг юм аа. Яг өөртөөтэй адилхан ийм эмгтээчүүд Хэлийн цэргийн чуулгатад ингээд хэр их эмгтээчүүд байдаг вэ гэж бас асуумаар санагдлаа. За байлгүй яах вэ? Зөндөө байгаа. Одоо энэ өчид бас Хэлийн цэргийнхаа дуучин чуулгахынхандаа одоо энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд бид нар чинь одоо цэргийн эмгтээ хүмүүс хэрнээсээ л те одоо тэр алхаж гიშгэх өглөө одоо бид нар гинтийн дуудлага гээд өглөө хар өрөөр дуудах ч юм уу те. Тэгээд л хөдөө гадаад бригадаар явах те. Тэгээд нөгөө одоо бууга бариад л тэнд одоо буудаад л те. Одоо хамгийн хөвгөлтэй хамгийн одоо жоохон хэцүү тийм мэрэгжил бол одоо яхаа аргагүй. Одоо Хэлийн цэргийн дуучин чуулга тэр үе маань байсан. Тухайн үедээ одоо ингээд л алхаж гიშгээд л те өглөө тэгээ хөгжмөө тоглоно. Тэгээд бид нар чи одоо хилээ тойрол явж захтаа одоо өвөл явна те. Тэгээд нөгөө паз автобусаар явна. Тэгээд автобус энтер маань одоо цасанд суух юм бол гараад л төрцгээгээл те. Тэр бол хамгийн хүчтэй. Тэгээд тухайн үедээ одоо хэцүү байсан юм шиг санагдав. Тэгээд одоо ингээд бодглохлоор хамгийн хүчтэй сайхан дурсамжтай үе маань болж өнгөрсөн байна. Яриа маань нэлээд бас явсан манай хамтдаа бас уран бүтээлч яхаа уран бүтээлийг нас сонсъё гэж бодлаа. Тэгээд өнөөдөр ямар уран бүтээлтэй ирв? За өнөөдөр сайхан эхийн тухай тийм аялгаар тоглох болно. За тэгвэл хамтдаа уран бүтээлээ сонсоод ирье.
За хамтдаа уран бүтээл сонсоод ирлээ. Маш сайхан аялгаа. Манай студиэр дүүрлээ. Бас танаа гэрт таны магадгүй хөвчөө сонсож байгаа сэтгэлдтэй энэ хүртэл үнэхээр энэ аялгаа цангинсан баха, аялгуулсан баха гэж бодож байна. Тэгээд хуучир хөгжим ч юм аа. Тэгээ хуучир хөгжимнээс асуухад таны хувьд хуучир хөгжим яг юу вэ таны? За одоо хуучир хөгжим бол яг л одоо миний нэгийнх нь л хэсэг болчихдог. Одоо энэ бүх хугацаанд те одоо 12 жил би сурсан байна. Тэгээд бүх цаг хугацаанд л одоо хөгжимтэйгээ л хамт байдаг. Одоо юу гэж тайлбарламаар юм. Үнэхээр одоо хэцүү санагдах, гуниглах тийм үедээ би хөгжмөө одоо тоглож тайтгардаг ч юм уу те. Хөгжим сонсч одоо юм кайф авдаг. Тэгээд тэгэхээр хөгжим бол одоо манай хуучир хөгжим бол одоо тийм гоё хатан судалтай гэж ярьдаг те. Ийм хатан судалтай гоё эмхтэл одоо хүний одоо ийм харуулсан ч юм шиг те. Тийм дуутай, гоё аялгаутай, тийм сайхан хөгжим байдаг. Тэгээд хуучир хөгжим бол ингээд яг дүгнээд хэлэхэд бол үнэхээр гайхамшигтай. Одоо юу гэж тайлбарлах гэж одоо мэдэхгүй байна. Тийм ямар тач одоо хүний ингээд нэгийнхэн одоо хэсэг болж өгдөг. Тийм л хөгжим байдаг. За баярлалаа. Тэгээд манай нэвтрүүлгийг дэлхийд даяар тархан сууршиж байгаа монголчууд маань үзэж байгаа. Тэгэхээр бас нэвтрүүлгийнхаа төгсгөлд микрофоныг танд үлдээж. За одоо нийт монголчуудаа тий одоо хөгжимчийн хувьд бол одоо Монголынхоо хөгжмийг сонсоорой. Одоо тэр ялангуяа хүний нутагт одоо байгаа үедээ тий их орноо санах одоо санаалцах тийм үедээ одоо үндснийхаа сайхан аялгауг сонсоорой, дуулаарай гэж зөвлөмөр байна. За мөн одоо бүгд одоо ирсэн зорилгоо биелүүлээд тий Монголдо очиод одоо хийх тийм зорилготой тийм одоо бүх зүйлийг сураад одоо болохгүй зүйл гэж бол байхгүй болсон цаг үе. Тийм бүх зүйлийг одоо сураад тэгээд их орондоо урд очирай л гэж хэлмээр байна да. Сая бас сонсоорой гэдгсэн чинь яг таны санал болгох Монгол аялгау гоё тийм одоо хүмүүс яг энэ нэг магадгүй сонсох юмсан гэтэл юу илээ заримдаа санаанд ордгоо штэ. Таныг ч юм уу хоёрыг ч юм уу таасал өөрийнхөө хамгийн их сонсох дуртай тэр аялгау уран бүтээлээд санал болгол. Яг хуучир хөгжим дээр үү? Тийм айлнаж хуучир хөгжим дээрч болоод ардын урлаг дундаасаач. За яг хуучир хөгжим дээр гэх юм бол одон холгох шихаа зохиолуудыг сонсох дуртай. За аялгаугээ сайхан минь дамрын аялгау гэж сайхан бүтээлээдэг. Энэ аялгауг сонсч үзээсэй. Зэрэг. За баярлалаа. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлэг маань ингээд өндөрлөж байна. Тэгээд нэр аялгау сайхан нэвтрүүлэг боллоо гэж итгэж байна. Тэгээд таны ирээдүйн уран бүтээлд тань болоод сурлага хөдөлмөр танд ч гэсэн өндрөөс өндөр амжилт хүсье. Бас хүний нутагт байгаа юм чи эрүүл мэндээ сайн бодоосай. За тэгээ сая таны бас бусад хүмүүст хэлсэн шиг сурахыг хийхийг хүссэн болгоно хийгээд сураад өөрлөөд өөрийн болгоод их орондоо очиод ихийг бүтээгээсэй гэж хэлэх байна. За маш баярлалаа. За баярлалаа. Бидэнд хамт байсан танд маш их баярлалаа. Дараагийнхаа нэвтрүүлгээр уулзтлаа. Түр баяртай.